Тэгэхээр судалгааны спецификийн Монголын технологи гэж өөрөө бодоод байгаа зүйлүүдийг судлаад тэрний үсгээр гарсан юм яг энэ нэг иймэрхүү байдлаар модель хийж ингэж гаргах боломжтой байна гэсэн юм бодлоо байгаа зүйлийг танилцуулах гэдэг юм аа. Энэ бол судалгааны архивын урмын шаттай талаар гэж боддог байгаа нэг үүрэгтэй харгалцлын асуудал. Одоо энэ дэхинээс судалгааг ямар харцтай байна. Одоо үүрэгтэй байх юм гэж асуудал тавьж дэчраад бодож үзсэн хэрнээ үрдүгээр гаргасан асуудал байна. Тэгээд тэр арга барилтаа зөвхөн үйлдвэрлэлд специфик тэгээд дараа нь нэгтгэр юуны мэдээлэлсэн байдлаар гаргасан. Энэ бол бидний одоо хандлагын анги гэж яг судалгааг 73 онд хийснээс хойш тийсэн орлогоосруудаар дандаа яг энэ одоо хангалттай юу садлын хангалттай хоёрдугаар сард фотограф хийгээд ингэж судалдаг байдаг. Түүнээс бидний одоо анализ судалж байгаа юм жишээ нь энэ хадгалт байшлын байдал юм байна. Тэгээд спецификийн ордын холбоотой асуудлыг хариулахад орчмоос бодно. Ер нь бол би эргээд одоо сүүлийн үед бид ч одоо судалж юугээр глобал технологийн процесыг одоо нэгэн зүйлээ одоо сон онцлогтой таамаглалт хэрэгжүүлж яг тэр харагчгүй одоо канаас онцлогтой болсон зүйлээ болсон. Тэр маань ч одоо бодтой. Гэхдээ бас урдын одоо бүгнээсээ судалгаа хийсэн улсуудын бий болсон мэдээллүүд бас мартаад байж болох юм гэсэн юм байна. Энэ нэг нь одоо Итали варш сотиком гэсэн одоо судалгааны үдэн гаргасан ер нь Монголын одоо гол одоо специфик онцлог өдөржийтийн хянах структур нь бол Эрдэнэ цагаан сургуулийн зооны бискозмой одоо юуны технологийн зоон байна. Энэний дагуу энэ үедээ зөвлөмж Монголын одоо бүсгэн хойс тэр Монголын бүсгэн хойс тэгээд энэ сэвэр Монголын хойд Монголын бүсгэн хойс энэ бүсгэний төлөвлөлт энэ төр зүйдийн одоо магадгүй юм. Та огтлж байгаа огтлцлын зэрэгүүдээр бол хамгийн заалын одоо хөдөлж байх магадaltaй байна гэж бичижсэн тэр бүхэн одоо бүтээл ер нь цааш нь ариутгал судлах тусам энэ бас нэг юугаа тодроод байгаа учраас тэрнийг бас зөвхөн одоо бид юуныхаа магнетизмын дагуу явахаас гадна энэ регионал структурын гүнээс тэр мантин юугаас баян итвэгч баян одоо амьдч юм авчирж байгаа энэ төв одоо ийм хэсгүүд дээр бол энэ анхааралтай байх хэрэгтэй байна гэсэн юм санааг бол дахин хэлээд судалгааны явцад бол гарч ирж байна гэсэн юм санааг бол энэ ажилд оруулж байгаа юм аа. Яг эхлээд бид энэ ямар хэсгүүдээр эдгээр одоо ингээд гурван нийт байдаг дээр эдгээр одоо яг энэ судалгаа хийхдээ бол энэ зүүн төрийн оюутны хэсгийг бол данаар судалсан. Энийг бол энэ судалгаад энэ артистийн бүрийнх нь байдлаар одоо ингэж үзүүлээд өдрийн ингээд зурчихсан энэ проект зүйл бол одоо ямар метод майна удаа гарч ирж байгаа. Тэгэхээр ер нь гол метод үзсэн метод Монгол бол үзсэн спортын ордын манай зөвшөөрөл авдаг их сайд законодательный хатдаг. Тэр дотроос зэсмэлдэн бол тенденцийн харагддаг хэмжээгээр сектор бидний битээс ойроос техникийн онцлог хийсэн байдлаар гарч байгаа. Монгол хайлтад самаагүй өргөн удаа тавталтай гарч ирдэг. Ийм байна гэж санагдсан. Зүгээр хажуугаар одоо ковидын одоо энэ хорон гэсэн юм шиг энэ радиод бол харин
процессын хүрээнд өдрийн одоо яг тэр талбараас үүдийн дотор нөгөө цагаан хоёул юм юмнээсээ болоод үе мөсгийг зөвлөж байгаа юм байна. Тэмцэлээс тэнд бол харин агуулгач чулуунаас одоо агуулгатай болж байгаа юм эсрэг ийм зөвлөлт гаргах юм байна гэж. Энэ бол 2 сарын 1-ний бүрийг нь харуулж байгаа. Энэ 2 сарын 1-ний бүрээ гол санаа бол юунаас анх сарын 1-ний бүрээс хамгийн бага гэхэд 3 дахин тийм талбар эзэж мөн юуны элементийн хайр бол ижил төвшөнд байна гэсэн энэ бол гэдэг бодоод нь бүрч нүнээс болон том орон зай эзэж байгаа элементийн найдвар байр болж юм байна. Тэгэхээр энэс одоо хандаа үлдээ одоо бидний классик одоо аргачлалтай одоо хоёрдугаар анх төсөөлөлийг болон бодоод ирсэн хэдүүлэг хайгуулын эдлийн ажил энэ одоо масштаб зөвлөж сонгож авдаг тэр классик сонголт маань ямар ч гэсэн тухайн хадгалж байна гэсэн юм байна. За тэгээд энэ хоёрын одоо юунд бол хийсэн одоо харьцангуйцэг тэрний дагуу одоо яагаад юм бол хоёрыг ийм гэсэн хоёр удаа юу гэж юм бэ? Тэгээд нөө харьцангуй юм үзсэн тийм авахсан гэтэл бидний ерөнхий кодыг гэж гарч ирсэн байна. Энэ үеийн үйлдвэрлэлд элементийн байхад үзэхэд бол одоо дэсийн байхад байна. Энд хамаагүй мэдээний байхад байна. Харин тэнд дотор тэр доор бол тэр дотор нь босраны байхад гэж өгсөн байна. Энд тэгээд энэ хэсэгт машин мэдээний үүсгэж занаалын тархал байгаа юм байна. Мэдэн дараа зэсээс авах тэгээд яг доош хамгийн энэ агуулгатайгаа гарч ирж байгаа. Тэгээд юу бол доош доод хэсгийг үзүүлдэг юм байна. Босраны харин наадмын хамгийн яг хэсэг орж ирдэг юм занаалын байгаа юм байна гэсэн юм гарч ирж байна. Тэрнийг үндсэн дээрээс энэ занаалын байгаа гэж үзээд занаалын процент казан гэдэг үсгтэн тасрал зүгээс болон тэгээд үзээд хэд бол энэ дээр тавтай нэг максимум гаргаад тэгээд доош явж байна. Харин юу гэдэг юуны мөлтөлтийг ойлгоход Италийн нийтлэг одоо опшн суммаг үзэхдээ зэрэг харин хоёр янзын одоо хоёр максимум гэж гарч ирж байгаа. Тэгээд бол нэг зона хэсгийн хамгийн одоо гэжтэй энэ хэсэг дотор юу интернэшнл зона машин тэн дээр бол максимум байгаа. Дахиад доошлоод нөгөө доотлын талууд нь одоо энэ драгуултаар хийж байгаа. Дахиад хацсан буусан гэдэг ерөнхий юу гараад дахиад нэг маань авч байгаа. Тийм юу гарч ирд юм байна гэж. За тэгээд эндээс өндөслөд өгдөг ер нь юу эрдмийн ямар одоо гэдэг юм талаасаа мэдээж байсан юу анх юм юу байсан гэсэн санааг хийж байгаа. Энэ одоо энэ төрөлдөр ер нь одоо дооруудны интервью бидний одоо болохоос өмнөх интервью гэдэг одоо сэдвийн одоо комплекс интервью түүнийг авч явж байгаа башкирийн одоо интервью түүнийг байгаа. Түүний дээр нь бол харин юу офицер учраас байсан байна. Тэрний дээр бол үнэхээр одоо кадас хамгийн дээр одоо хоёр зүйл явж байсан бахаа гэсэн үг үзэж байгаа. Тэгээд өнөөдрийн төвшин бол ийм төвшөнд одоо элэгдсэн байна гэсэн юу гарч ирж байгаа. Энэ юуныхаа гидэртэлмэр хөрөлийнхэн занаалистик бол тэгээд одоо калификацаас авах калификацаас тэгээ хоёр дэшээ калификацийн гэдэг юм уу киевсээр ийм тэр юуны болсон юм одоо дээд хэсгүүдтэй бол арай алсын одоо хоёрыг явуулсан ийм л одоо ерөнхийдөө анализ байгаа юм байна гэж. Тэгэхдээ энэ юун дотор нь харьцуулаад биохимийн юу үзэхдээ яг өдрийн битийг дагаад явах дуугийн дотордоо холигдсон авсан явж явахад дунд нь харин тэсээ даваад дээшээ хөтлөөс мөнгө ийм юм бол арай л тохиолдол ингэж өдрөө дааж явж явахад мөн одоо хоёр талын юу дотор харин
элементүүдийн состав бол ерөнхий тенденс нь байгаа төсвийн элементийн состав шал ондоо болж ирдэг юм байна гэж ингэж гаргаж ирсэн иймэрхүү юм гэдэг энэ үндсэн дээрээс үүрэгтэй зөвхөн босоо өсөлтөж харилцантай дэвшүүлэлттэй асуудлууд иймэрхүү төвшин байна гэж судалсан одоо энэ төвшөндөө ийм байгаа юм чинь энэний дээш одоо энэ өсөлтөжтийг босож энэ одоо хандаа дээгүүр бүрхэж орж ирэх тийм тархалт байсан байхаа гэж үзэж байна. Тийм ч учраас одоо шинэ дөнгөж хэлж эхэлж байгаа орнуудыг бол энэ чиглэлийн тэндээс байх юм байна гэсэн юм. Түүний дараагийн хүүхдүүд баян уулыг одоо судалсан хүүхдүүд харж байгаа юм гарч ирж байна. Энэ доктор ерөнхий дүү доктороос би зүгээр хэлнэтийн тухай асуудлыг яриач. Тэгэхээр баян уулчнуудыг тийм дотоод цагийг гадаад цагийг гэсэн харин дотоод цагийг одоо төлөвлөсөн бөгөөд эсвэл энэ юуны диаграмаас контакт үүсгэж энэ одоо дагсан ийм хоёр одоо десматийн харахтнараа биш гэж хэлдэг гэсэн юунд дээр бол одоо усад одоо мөнгө мишаг сурма энэ элементүүдийн харахт нь болохоор харин эсрэг энэ юугаа одоо энэ орж ирж байгаа энэ магнитны аномали орж ирж байгаа энэ бол энэ магнитны аномали нь тэгээд доор байгаа одоо тийм перфюрийн чиглэлийн төрөлзийг магнитит синтезation перфюрийн төрөлзийг нь одоо аюугаар геофизикт барьж үзэж бид энэ модель хийсэн байдаг. Энийх нь одоо тархалшаа ингэж үзэхдээ бид бол энэ мөнгө мишаг одоо хартуул эдгүүлийн тархалт боломжуудыг орон зай хавьд зэсмод үднийхээ тархалтууд бол хамаагүй их ингэж одоо том гүрэтээр гарч ирсэн ийм байгаа харагддаг. Тэрнийг бидний зөвлөд нүгийн үсгэд одоо тэгээд тийм талаас нь үзэх юм бол зөвхөн хөдөлгөөнтэй гэж үзэж байгаа хаан ногоонор зүгээр байгаа. Бид бол дөнгөж одоо тэр сателлит нэг жаахан хөдөлгөөнтэй бол юуны тэр хойдын контакт зонаас хамтарч үздэг. Энэ бол тэрний хэсгэр одоо энэ юу маань гэж олж ирж байгаа перфюрийн үзэж байна. Ахстаг хийж үзсэн юм. Танайны картиныг хийж өгсөн байдаг дээр бидний судалгаа хийсэн. Энэ чинь өгч байгаа юм байна. Тэгээд тэрнээс бүхнийг үндэслэх ямар нэг тооцсон гэдэг юмсэл юутай эрдэнтийн юутай бол их ажиллах юм байна. Ижлэхэн одоо юу дөрвөн интервьютэй түүнийг хэлсэн. Тэгээд дээр нь байж байгаа одоо энэ вулкан аппаратаа хамгийн гол нь ялгаа нь бол баян бол өөрийнхөө одоо кальдерны структурын хүртэл байж байгаа бүрэн хадгалагдсан ийм систем байна ашиг. Тэгээ энэ тийм ч учраас бүрэн хадгалагдсан учраас хөдөлгөөлт бол их хүнд байгаа юм байна. гэсэн ийм тэр нь гол хөдөлгөөлт бол энэ дооруудын төлөвлөлт нэвтэж байгаа энэ перфюрийн хэсгийн энэ талч энэ бүдрийг бол архим байна гэсэн ийм тэр модельний юу гарч байгаа. Яг анализ нь бол юутай эрдэнэтэй их адилхан. Тэгээд өөрөнд эрзэн эсвэл бол ирсэн нэг одоо энэ дөнгөж нэг просто метрик та төвшний ийм юу байна гэсэн бодлоо. Тэгээд дараа нь юу гэдэг нь цагаан сувгийг судалсан байдаг. Цагаан сувгийн мөн ижлэгэн цагаан сувгийн массив валтрийн контактсаа тэгээд энэ цагаан сувгийн массив дотор өдөр маань агуулж байгаа. Өөрөөр хэлбэл ерөөсөө нэг тийм биологийн талаас нь зүйл бол гэдэг юм. Энд ядраатан юу гэдэг эвизийн бокроос энэ хоёр байхгүй гэдэг шийдэлтэй тэгэхээр тактил агуулгч нь бол яг дахиад сэлэнгийн комплекс одоо гол агуулгч гэсэн бол энэ бол цагаан сувгаас өдөр маань агуулж байгаа. Тэгээд энэ
цагаан сургуулийн ингээд зөвхөн бидний одоо хэдэн юугаар төсөлтөөр элемент төвийнхээ байдлыг ингээд судлаад үзэхдээ байна. Гол асуудал нь цагаан сургуулийн их гүн гүнзгий элитд орчихсон. Наач зарим одоо энэ юуныхаа хувьд бол энэ би одоо энэ гурван шилхэн маркер үзүүлж энэ дээр бол ерөөсөө хөдөр маань ингэ дуусаад доошоо байхгүй энэ юу гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг гэтэл нэг цагаан сургуулийн ордын нэг онцлог тал энэ юунд үзэхдээ одоо бүсдүүр сая бидний хэлж байгаа тэр бүсдүүр шинж маань ингээд хадгалж байгаа хэдиж өөрөндсөн энэ гүн явж байгаа энэ дүүгээ нөгөө бид журналист нь эсрэг харагдаад байхгүй. Яг хэвэл ийшээ арай багтын төрний одоо элементүүдийн даван гарсан юу та энд дээр болох харин мантай тест маань таван гадаад ийшээ харин могийн нэг зүйл бүсдүүр ингэ доош нь шуурж байгаа юм. Сайн эсрэг юм одоо өнөөгийн гадагтай харьцуулахад ийм байна. Энийг бол янз янзын одоо төвчнээс интернетээс хийж их оролцсон. Тэгээд хамгийн дөхөө энэ чиглэлийн авах зүйлтэй байна гэж бодсон юм бол Балгарын асралын ордон дээр хийсэн судалгааны яг одоо нэг интернетээс хийсэн үрдэн байсан л да. Тэрний үгтэй зөв юу өдрийн яг авч ирсэн интервьюгийн юу маань бол тэгж тийм профилийн юм бол энэ суугаад тийм харин тэрнээс структурын дагуу доошоо гөгдсөн юм юу эсвэл данаа юу бас тэрнийг интервьюц хийсэн байдлыг харгаж үзвэл Америк энэ дээр би бол нэг ийм интервьюц хийж байгаа. Юу гэдэг нь бид бол нэг ч одоо ихэнхний юу настай гэж үзэж байгаа юм чинь анх үзэхдээ бол энэ ордод юм дээрээ одоо эффективний учаастай интервью дотор тэгээд ингээд үүссэн юм байна гэж. Тэгэхдээ энэ цагаан сургууль бол нэг тийм зөвхөн мөрөн цэргийн маягтай гэсэн хаа гэсэн байнг харж байгаа. Тэгээ энийгээ яагаад хэлдэг вэ? Судалгаа хийхэд нэгээс нэг жижиг кавац шток харж ирдэг. Тэрнийг тойроод одоо бид нэг юуны занаалс нэг ундаа гараад байна. Тэгээд ийм нэг юм байна. Цагаан сургуулийн юу маань Ларбоны үе болж ихэд бол энэ маань ингээд илэгдсэн юм ерөөсөө энэ хүртэл. Тэгээд тэрнийхээ ингээ эргүүлээд юу гэдэг одоо тэр нь хүчж байгаа шүү дээ. Тэр хүчж байгаа хэлсэн карбон насны хэлсэн зүйлүүд хамгийн асаад шиг формат өгсөн юм байна. Харин ганцхан энэ дотор энийг юу гаргаад байгаа. Энээс анхны энэ функцээс нэг ийм л хэсэг зохиож энэ үтэг хамт үлдсэн байх гэсэн юм юу гэж үзэж байгаа. Энэ нэг маань цааш нь бол энэ цаашдаа энэ бол ингээ хазаасан. Ингээд тэгээд энэ хүртэл илэрсэн юм байна. Тэгээд чичрээс анхны одоо байх занаалнаас доошоо ингэж харагдаад байгаа. Өнөөдөр бол ийм байж байгаа. Яагаад энэ тэр ийм жижиг юм үлдсэн юм байна гэдэг нь хэвээр энэ цагаан сургуулийн өрнөсөн юм дотроос энэ юу энэ асаадчны тоо шиг авангууд нэг жижиг эффектийн одоо нэг 20 метрийн юу гарсан 2 скваж гэдэг байхгүй. Тэр дотор зэстэй. Гүр зэстэй нойдгоос мал хувийн зэстэй. Тэгээд дээдлийн чөлөө бол цэвэр одоо хов хоосон гэх байхгүй. Ер нь тэгээд ямар хоёр толгой очсон тэр чигээр толгойд юу судалж байсан. Тэгээд тэр дотор бол нэг сайхан хоёулд орчихсон эффект. Тэгээд тэр эффект маань найрлах хот яг андизит ямар ч ялгаагүй. Тийм эффект яг 30 градусын юу тоо зөөгөр төгөр яг тэр эффект ижил эффект хүчсэн. Тэр дээдлийн эффект бол юу ч байхгүй харин доотлын эффект бол хоёултай одоо сүлжээний застай юм тийм гарч иржсэн байхгүй. Тэгээд бид бол ер нь урд талын энэ юм дотор чинь диваны насны тэр бодсон процесс чинь сүүлд элэгдлийн дараа
ижил тайлбарлалт болохоос шал ондоо эффектив болон асаадчны тоолшуудаар хүчигдсэн юм байна. Тэгээд тэрэн дотроо болохдоо бид нөгөө өнөөдрийн хаа болоо хийгээд өнөөдрийн одоо нөгөө ижил маркет дотроо энэ эффектив энэ агуулгчдууд дотор байна гэж үзэх юм бол энд ямар ч юм олдохгүй байгаа. Зөвхөн нэг сэндвич маягт жоох юм илэрч харж ирснээр хайж болох юм байна. Ер нь гэж ийм бодлоо энэ одоо юу интерпретаци хийж ийм рүү авах материал шүү гэсэн тавьсан байна. За тэгээд ер нь тэгээд юу гэдэг би одоо энэ ер нь стресс модтын парфюм ордын болоо энэ ордын одоо материал гэж юу гэдэг байгаа юм гэж би юу гэж ойлгоод энэ хэлж байна вэ гэдэг юм байна. Энэ тухайн ордыг тийм тодорхойлж байгаа нэгдсэн одоо геологийн процессын үндсэн одоо геологийн процессыг тэр ордыг юу болгоход оролцсон тэр процессүүдийг одоо нэгдсэн байдлаар тодорхойлж нэг араам хэд дөрөвчтэй өгч тэрнийг интерпретац хийж болох боломжтой байгаа зүйлийг тэгээд юм байна. Тэвчээс энэ одоо би ихтэй бол 15 параметрийн бичлэг одоо байдлаар тэгээд энэ параметрүүд тэнд яаж илэрхийлэх ёстой вэ гэсэн юм байдлаар бичсэн байгаа. Тэгээд энэ дотор би одоо эргэнэл структурны фактор гэж нэг ингээд 3 юм энэ үлгээд нүүс авсан үг гэдэг композиционс бүр нотоо байсыг байдал үнийг баах ийм оригинал фактор байх юм байна. Энэ оролцоо нөгөөх нь бол цаана нь 5 юм байна. Энэ бол фактор хамтар зүйл шиг тийм энэ одоохонд би боломжтой өсөж зэспэфийн ордын систем бүгд систем бий болох мэт хэмжээний фактор нэг 5 юм байна. Энэ нь бол нэгдүгээр юу гүдраа болчихвол энэ дотор ямар вулканик байгаа бол тэр вулканик ямар байдалтай байх. Гүтэр манай Монголын нөхцөл үйлсэн бүх ордуудыг хараад заавал уртад нь усан том одоо гүдрийн өрнөх одоо интрузив том массивтэй холбоотой болчиход байгаа учраас энэ интрузив ямар байх юм. Тэгээд дараа нь парфюмийн магнетизм гэж байгаа тэр парфюмийн магнетизм ямар байх юм. Дараа нь ер нь бидний бичин ямар чиглэлд холестерин яаж явагдаж байна болчих тийм. Тэгээд дараа нь юу гэдэг нь өдөржингөө нас гэсэн юм. Тэгээд дараа нь яг одоо жинхэнэ ордоо энэ бол урдны системийн хавтал юм байна. Энэ ордыг нэг бас нэг 6 фактор тэр үйл дотроос сүүлчийн гэдэг нь энэ бол яг юм тэр фактор ч энэ бол гэдэг зэмээд явуулах юм болсон. Хөдөр бий болох миний асуудал тэрний электрийн төвшин. Энэ бүх факторуудыг ингээд ерөнхийдөө судлаад ийм байгаа мэн гэж тогтоож байна. Би хаана юм уу? Ямар энэ ихээр бид нэг референс систем юм уу? Миний электрийн төвшин ямар байх юм? Энэ хэмжээ ямар байх юм гэснийг бас нэг чигтэй юм хараад байна. Кэлээд магадгүй шүү вэ гэж бодсон учраас энэ бичээд байгаа юм. За энэ бид нэг хүчин зүйлийн дотор бол энэ одоо ийдсэн байна. Тэр дотор бол асуудал бидний одоо кэлээд нөгөө одоо албан умын зэнээс структурын холбоотой юмсуудыг тоочно. За тэгээд дараа нь энэ юуныхаа хаврын системийн асуудлыг бичсэн байгаа юм дотор энэ үнэхээр Монголыг олуулсан концепцийн том регионал структур байх юм байна. Энэ нь бол өөрчлөлт байх юм байна гэж бодоод тэгээ энэ ер нь үнэхээр миний одоо энэ просотны хогван чиглүүлсэн юм одоо бичээд юм байна гэдэг бас жаахан юм баталгааж өгсөн надад Монгол улсын нөхцөлөд тавцсан гэрчний ээжүүдийг бүгдийг одоо нэгтгэхэд тэгээд нэг юу 50,000 лист нэг
Яг өөрөөр табны лист байгаа бүх дээжүүдийг нийлүүлээд дунд чагуултаа хийгээд нэг дээж болгож хийгээд жиг тархаагаад тэгээд табны листийн одоо зураг хийж үзсэн байна. Тэгээ энэ дотор бол би одоо хань энэний хийх бол 548 мянган дээж энэ өдөнг нэгтгэхээр тэрнийг дөрвөн хэдэн зугаалгаад дөрвөн хэдэн зугаа араамтаа яг тийм юу гэдэг энэ яг элементүүд нь харагддаг юм хийж. Тэгээ энэ дэсийн одоо тархалтыг хийгээд ингээд гаргаж байгаа. Тэгээд ингээд бас нэг юм шиг юм гараад байна. Энэ бас нэг магадгүй бололтой ингэж гараад байгаа юм юу гараад байгаа. Нөгөөдхийн хүүхдэд зөв талд нөгөөдхийн баруун талд юм гараад байгаа. Тэгээ энэ бол нэг бас юу байж магадгүй. Нэг чиг байж магадгүй юм гэж. За хожим би дараа нь бол фильтр маяг авдаг тухай яах юм. Тэднийг бол энэ мушаатын тархалтай гэж үздэг. Оронтын нэг их юм томс төсөл дагаад болсон юм. Нэгтэй. Ас юу мушаатын нэг за ийм тархалт оригинал тархалт яваад харуулад өгч байна. Тэгээд дээрээс нь ерөөсөн ингээд тэний ярмал үг хэдүүлийн ном дотор ингээд хийснээр бол энэ тэр одоо үзэхэд бол дандаа ямар ч одоо тэр үед демонтра бач карбон гэдэг ийм одоо тэнцвэрийн одоо чиглэлийн хаврал бол ийм байсан байна гэж би зөвлөж трансформын асуудал бол дандаа хатсан энийг хэлээд байгаа. Энэ зоонд авсан байна. За тэрний хажуугаар юу гэдэг энэ дэлхийн одоо их том гигант орчуудыг энэ юуны чиглэлийн нэгтгэсэн байна. Баярлалаа. Тэгээ энэхээ юм дотор бол Дайнанд юу тавсан одоо нөгөө их том зоон байна. Тэрний хажуугаар энэ нэг ийм гарсан байна. Энд ерөнхийдөө Индонезиас одоо энэ хүртэл ингээд явхад энэ Монголын одоо энэ ордуудыг гаргаад энэ фитермайдны одоо хөднөөш ордуудыг ингээд ордууд ийм нэг шугам ерөнхийдөө нөгөө энэ яг одоо байдлын нөгөө их юуныхаа гэлэтэн заагмаа гэж явж байгаа. Эдгээр бас тэр чиглэлийг одоо юу танигдуулах энэ бол бүгдийг хөндлөн явуулсан нэг юм. За нэг юм хөлж гаргаад ирсэн байх юм. Монголын нутаг дэвсгэрийн геофизикийн судалгаагаар гаргасан царцтай бүхэн зузаанаар хийсэн одоо ийм юг географиар гэж одоо ингээд энэ хоёр автор одоо ялгаатай хоёр одоо юм гаргаад байна. Энэ тэгээ энийхэн дагуу энэ нөгөө сая хэлээд байгаа үс маань бол энэ дагуу сууж байгаа юм харагдаж байгаа. Тэрнээс үзлээд үзэх юм бол энэ хоёрын ялгаа тэр одоо хэмжээний хоёр ялгаатай ийм чиглэлийн зүүн баруун хоёртаа бас ийм одоо гөндлөн өөрөөр хэлбэл энэ бол нөгөө байн одоо идэвхждэг одоо баг тийм континентал юу тийм алс дамцсан хэмжээний одоо структурын үргэлжил эртний хувьд ер нь бол Монголын хадаа океаны юу гадаа тийм хүн одоо бидний хэлээд номхон талаас одоо бидний нөгөө трансформ аслон их оруулж ирээд Монгол ахуйцын үс рүү оруулж ирээд хатаа тэрний дагуу хэлдэгтэй адилхан энэ одоо юунаас чинь энэ чиглэлд явсан тийм трансформ хаалт бүний дарагдсан тэр байн идэвхжээд юм шүтээ гэсэн энэ санааг одоо энэ дотор хэлэх гээд байна. За ингээд энэ Монгол нэг юм байна. Тэгтэл чаптын нутаг дээр хийсэн энэ юу цаастаа production гэдэг яг л одоо ингээд энэ хоёр хаваад ингээд гараад ирчихсэн. Энэ тэр энэ чинь саяны нөгөө арахэл нөхрийн хийсэн одоо их сүлхийд авцаад тэрнийг дараа ингээд яваад авах шинжтэй юм байна. Ийм учраас энэ юм та оригинал структурын юм төвшөндөө бол энэ ондоо бидний одоо энэ харж авах юм байх юм аа гэж бодоод хэлж байгаа. Энэ тийм санаатай.
Тэгээ энэ нэг ихтэй одоо ингээд Оросын нутагт ороод явсан ч гэсэн геологийн юунууд ч бол ингээд бас л тэр дагуу сүнхий хоёр тийш нь ялгаатай гараад байгаа юм харагдаад байна. Тэгээд энэ бол оригинал хүчин зүйл гэсэн юм дотор оруулж байгаа зүйл юм байна. За хоёр дахь одоо нөгөө тийм энэ хоёр дахь одоо өдөр агуулгач чуулгын холбогдолтой юу бол гурван ордын хооронд харьцуулж үзсэн байна. Би бас жаа болчихно. За тэгээд дараа нь тэр хүлэр үүсгээс өмнө удаа өдрийн гэдэг энэ талаар бол манай судлаачид их сайн бичиж өгч юм гэдэг багш гэдэг болон түрүүгээс төсөөлтийн одуудтай холбоотой асуудлууд гэсэн юм сайн байгаа учраас ер нь ямар ч гэсэн урдталда өдрийн урдталд үүссэн бүхэл том инклюзив яг дооруудын инклюзив комплекс дараа түүний цаг хязгаар үсэд биш үү одоо бидний мэддэг гурван дотор байна гэсэн санаа байна. За тэгээд парфюмын магнетизмын тухай асуудал байна. За тэгээд парфюмын магнетизм маань найрлын хувьд янз янз байлаач гэсэн ямар ч гэсэн тэр бол гацаагүй бүгд парфюмын тийм одоо нэг бүтээч гэж бичсэн байсан л да. Ийм интрузивтэй гацаагүй энэ парфюмын бүтээгдэхүүнүүд бол холбоотой гэдгийг бүхэл судлаач бүхэн зөвшөөрсөн байгаа нь энд ч гэсэн одоо бидний найрлыг бол ямар зүйлээс биш байгаа юм байна. Дараа нь бид тэр мэл өөрийн холбоотой юм дотор манай судалсан ордтой юм калаас бүгд өсөд төрлийн холбоотой яг нэг нь ойлцоо утасанаа тийм бүтээгдэхүүнтэй илэрсэн байна гэж үзэж байна. Тэгээд юу гэдэг за энэ хоёр дахь энэ юмуд нэг формалинтай холбоотой асуудал нэг жаахан нэг юм. Юмуд ордод парфюмын ордод одоо энэ үнэхээр характерны юм уу юм уу гэсэн асуудал нэг юм зодиод идэгт. Тэгээ энэ тэр парфюмын үнэхээр юм ордодыг хараад байхдаа үзээд байна. Хоёр дахь каварцит ингээд байгаа шүү дээ. Аса өдрөөс энэ хоёр дахь каварцит бол өдрөөс өмнө үүссэн. Түргэнлийн жилд нь хожим үүссэн гэдэг нь бол ерөөсөө их ордод одоо тэр Брайден гэдэг нөгөө их цогцол каматай гэдэг ингээд гарсан байна л да. Тэр үедээ юунд манай баян